За өнөөдөр Монгол гэлтгүү хайр орон хүрний нутагт өөрсдийнхөө хүч хөдөлмөрөөр ажил амьдарч байгаа олон мянган залуучууд байдаг. Тэд нар өөрсдийнхөө амьдрал, гэр бүл, ур чадвар, мэдлэгийн төлөө үн цэнтэй цаг зав зориулж, зэлдүү асуудлуудад тулгарч тэмцэж идэг. За ялангуяа тэр асуудлуудыг тэмцэж, ялж дийлж байгаа монгол залуучуудаараа бахархдаг. За тэдний хувьд мэдээж эдрээтэй адармаатай амьдралд дөнгөж хөл тавьж байгаа, суралцж байгаа, санхүүгийн ертөнцид бас хөл тавьж байгаа, дөнгөж эхэлж байгаа. За миний хувьд намайг дөнгөж амьдралд хөл тавьж байхад мөнгө, санхүү, хувийн санхүү, ер нь мөнгөний тухай ярьж, хийлж, чиглүүлдэг хүмүүс ховор байлаа. Тийм учраас залуучуудтайгаа мөнгөний тухай, хувийн санхүү, ер нь хувийн хүний хөгжлийн тухай ярихад маш таатай байдаг. За өнөөдөр би та бүхэнтэйгээ мөнгөнд хэрхэн хандаж, ямар асуудлуудыг яаж шийдснээрээ өчигдрийн өөрөөсөө аль болох жоохон ахиж ямар боломжууд байгааг хамтдаа ярилцгаая. Ингээд let's talk about money. За юуны дөрөнд одоогийн залуучууд мундаг болсон гэж хэлмээр байна. За юу миний үе? Ялангуяа оюутан залуучууд суралцж байгаа хугацаанд гадаад дотоод тийм төлбөрөө аль болох гэрээсээ авахгүй, өөрөө зохицуулъя, өөрөө янз бүрийн цагийн ажил хийгээд явъя. Бүгдийг нь зохицуулаад явж байгаа оюутнууд зөндөө байгаа. За мэдээж сургуулийн төлбөр, гинтийн зардал, кредит карт, хойшлуулшгүй зардууд гарч ирнэ. Амьдрал амархан биш. Ялангуяа гадаад сурж байгаа, гадаад амьдардаг залуучуудын хувьд бол маш их бэрхшээлтэй асуудал зөндөө тохиолддог. Тэгээд энэ бүхнийг зохицуулъя, бүх юмыг болгоно гэд бодох төдийд айдас, түгшүүртэй байдал, ямар нэгэн тавгүй байдал төрж ивэл та бүхэн яг одоо энэ видеонд анхаарал хандуулаарай. Энэ видеоор та бүхэнтэйгээ би юу ярилцах гэдэг вэ гэхээр яагаад биднэрт тавгүй байдал үүсдэг? Яагаад мөнгөний тухай бодохоор ер нь хүндрэлтэй асуудал болохоор ер нь яагаад бид нар тавгүй байдал төрдөг? Яагаад бид нарт айдас тавтыг гэдгийг хоёр талаас нь ярилцъя гэж бодлоо. За нэгдүгürt нь болонгууд neuroscience бидний нарийн дотор юу болж байгаа гэдгийг ярилцъя гэж бодлоо. За хоёрдугаарт нь биднэрт одоо тэр айдас түгшүүр одоо тавгүй байдал яг амьдрал дээр яаж мэдэгдэх гэдгийг ярилцъя гэж бодлоо. Ингээд хамтдаа байгаарай. За биднэрт ингээд айдас түгшүүр ямар нэгэн тавгүй байдал төрөхөд одоо тэгж санаг тийм мэдрэмж төрөхөнд тархины одоо төв айдсын систем болох амигдала гэж тархины хэсэг идэвхждэг. За тэгээд амигдала гэдэг тархины хэсэг байгаагүй бол хүн гэж амьтан ер нь хүн төрөлхтний хөгжил үүсэл ер нь боломжгүй байсан. За яагаад тэгэхээр хүн ямар нэг юмнаас айж эмээхгүй бол тэгээд хүж өргөдөө дуусна. За энэ амигдала тархины хэсэг идэвхжснээр бид нэр кортизол болон адреналин бодисууд ялгардаг тархинд. За тэгээд энэ бодисыг ингээд зохицуулахгүй ингээд яваад ах юм бол байнгын айдас түгшүүр болж хуурдаг. За яг энэ үед рационал найруулагч болох prefrontal cortex гэж яг энэ тархины урт хэсэгт байдаг. Одоо энэ тархины хэсэг маань идэвхжиж эхэлдэг. За энэ найруулагч prefrontal cortex гэдэг одоо тархины хэсэг ямар үүрэгтэй юм бэ гэхээр нөхцөл байдлыг дүгнэх. За урт хугацааны төлөвлөгөө гаргах, өөрийгөө удирдах, альсгүй шинэ нөхцөл байдлыг шинээр дүгнэж одоо дүгнэлт гаргах тийм үүрэгтэй маш чухал рационал тархины хэсэг байдаг. Тэгээд энэ рационал найруулагч одоо энэ prefrontal cortex маань хүн бүрд харилцан адилгүй. Гэхдээ ихэнх хүмүүс 25 хүртэлх наснд нь одоо бүрэн хөгжиж дууссан байдаг гэж үздэг. Тийм болохоор хүмүүс бидний одоо залуу насны эр зориг тэнэглэл маань тийм хүчтэй байх нэ. За тэгэхээр рационал найруулагч одоо prefrontal cortex маань одоо айдсын төв болох амигдалаг жоохон тайвшруулж стрессийг багасгаж өгдөг байх нэ. Тэрнээс гадна байж болох ямар нэгэн вариант, ямар нэгэн одоо тайлбарыг гаргаж өгнө. Тэр нь одоо юугаар илэрдэг вэ гэхээр бүх юм сайхан болно. Одоо ингээд болох байлгүй дээ. Одоо бүгдийг зохицуулна гэх мэт одоо бидний өөртөө хилдэг үгнүүд нь амигдала тархига prefrontal cortex тархи маань тайвшруулж байгаа гэсэн. За тэгэхээр ялангуяа санхүүгийн хүн нөхцөл байдалд орсон санхүүгийн ямар нэгэн айдас түгшүүрт автсан тохиолдолд биднэрт хоёр зам байдаг. За нэгдүгürt нь болонгууд мэдээж айдсын төв одоо амигдала одоо идэвхжээд бид нар айдас тавтан. За хоёрдугаарт нь болонгууд рационал найруулагч prefrontal cortex маань гарч ирээд тайвшруулад стрессийг нь багасгадаг. Ийм хоёр төрлийн зам байдаг. За ер нь бол юм болдгоороо болдог. Тэгээд зарим нь бүтээ, зарим нь бүтэхгүй. Тэгээд хүн гэдэг амьтан ер нь юмыг аль болох эрэг талаас нь хардаг. Ерөнхийдөө тухайн үедээ одоо өөрийгөө аргалж янз бүрийн юм хэлээд тухайн богинохон хугацаанд бол аргалж болдог, тайвшруулж болдог ч гэсэн ер нь урт хугацаанд хор хөнөөлтөй. Ер нь бол бидний өөрсдийн эсрэг одоо тийм шийдвэрүүд, эсрэг тийм бодлууд ингэж байж идэг. За бид нар айдас мэдэрч ер нь түгшүүрд орохороо өөрсдөө тайвшруулахын тулд одоо өөрсдөө ингээд тэр одоо тухайн айдас түгшүүрээ мартахын тулд одоо дараах үгнүүдийг хэлдэг. За болно доо ингээл ингэсэй гэж яагаад болчихно, бүгдийг зохицуулна, бүх юм сайхан болно, одоо ингээд болно, ингээд болох байлгүй дээ гэсэн иймэрхүү юмнуудыг бид өөрсдөө аргаж хэлдэг. За үүнийг University College London-гийн Tali Sharot гэдэг хүний хийсэн судалгаагаар хүнд ер нь байглаасаа optimism bias буюу эерэг ирээдүг, сөрөг ирээдүгөөс илүүтэйгээр боловсруулж хүлээж авдаг гэж тайлбарсан байдаг.
За ингээд үүнээс ингээд хараад үзэхэд бидний тарих одоо өөрсдийгөө тайвшруулахын тулд айдас түгшүүрээс гаргахын тулд нэг удаа эрэг итгэл найдвар төрүүлсэн бодол за аль эсвэл одоо сөрөг хуурамч хоосон бодлоор арга цаадаг байх нэ. Зохицуулна гэдэг нь яг үнэндээ юу юм бэ гэхээр тухайн нөхцөл байдалтайгаа нүүр тулаад за тэгээд тэрнийхээ төлөө ямар нэгэн логиктэй юм хийхийг зохицуулна. Одоо бүгдийг аргална гэдэг амаа. Энэ мэдээж сэтгэл өвтгөм хэцүү байдаг. Үнэнтэйгээ тулна гэдэг нь мэдээж таагүй мэдрэмж төрнө. Тэгээ нөгөө талаас бол яаж хийж зохицуулна гэчээд түүний хөдлөө ямар нэг юм хийхгүй байх юм бол нөгөө хогоо шүрдэд хэвсэн дээгүүр ингээ оруулаад тэгээд анзаарахгүй ингээ марцсантай адилхан. Тэгээд хэвсэн дээгүүр оруулсан хог нь аяанда дилдэхгүй их хог болж ирнэ. За тэгээд мэдээж бас цасан бөмбөгийг уулын оройд дээрээс ингээ өнгөрүүлэхэд хязээ нэгэн цагт зогсоож болохгүйгээр тийм томорсон байдаг. Тэгээд асуудал хүндэрсэн хойно бид нэр гэгэн тухайн ордог. Тийм учраас мэдээж хэлгээд амархан хийхэд хэцүү байдаг. Би л тэрийг ойлгож байгаа. Надад ч гэсэн адилхан тийм мэдрэмж төрдөг байсан. Адилхан бас хэцүү байдаг байсан. Тэгэд ер нь бол гадаад сурж байгаа оюутан ер нь санхүүгийн асуудалтай, ер нь санхүүгээ ер нь яаж зохицуулах юм бэ? Энийг бүгд хамтдаа ярилцгаая. За юуны өмнө бид нар өөрсдийнхөө орлого зарлагынхаа урсгалыг бичиж тэмдэглэх хэрэгтэй. Хоосон цагаан цаасч байсан болон Google Sheets байсан болон Excel дээр хийсэн ч болно. Ямар ч юм дээр ямар ч байсан бидний нүдэнд харагдахаар тэгж бүгдийг бичих хэрэгтэй. За юу тэмдэглэх вэ? Өглөөний кофе, тэгэл өдөржин залгаж байгаа бүх урсгалуудаа тэгээд орой унтах хүртлээр бүх урсгал, зардал, унааны мөнгө, хоолны мөнгө бүх юм ингээд 30 хоногийн дотор нэг нэнгүү сайхан бичнэ гэсэн үг. За тэгээд 30 хоногийн дараа өдөр тутмын зардлууд чинь бүгдээрээ сайхан гараад ирнэ. Тэр дундаас 3 топ зардлуудаа харж гаад дараах асуудлыг асуугаар. За нэгдүгürt нь болонгууд энэхүү 3 зардал юу нь ямар зардал вэ гэдгийг харах хэрэгтэй. За хоёрдугаарт нь болонгууд энэхүү топ 3 зардал маань төвчж болох зардал мөн үү биш үү? За гуравдугаарт нь болонгууд энэхүү зардлыг хасаад энэхүү зардлыг гарахгүйгээр миний амьдралд ямар өөрчлөлт орох вэ гэдгийг сайн тунгааж өөрөөсөө асууж өөртөө ярилцах хэрэгтэй. За хэдүүлээ нэг үл үзэгдэх зардлууд дээр жишээ авч үзье. 3 зардалтаар. За жишээлбэл өдөр болгон 8,000 төгрөгөөр кофе ажилдаа явахдаа кофе авч уудаг байлаа гэж бод. Тэнгүүд тэрийг 20-оор үржүүлэхээр 160,000. За тэрнээс гадна өглөө болгон ажилдаа явахдаа ч юм уу, хичээлдээ явахдаа ч юм уу ямар нэгэн тийшээ явахдаа такси барьдаг байлаа гэж бод. Тэр нь болохоор өдөр болгон 4,500-аар такси бариад 20 хоног явхад 80,000 төгрөг болох нэ. За тэрнээс гадна мэдээж өдөрт хүн хоол идэнэ, хоол захиалгад 15,000-ад 10 удаа сард 150,000 төгрөг болох. За энэ бүгд нийлэнгуудаа сард 390,000 төгрөгийн зүгээр л ингээд өдөр тутам ингэж хийдэг, өдөр тутам авдаг зардал маань 390,000 төгрөг болох нэ. Тэгэхээр эсвэргээрээ энэ бүгдийг хасаж болох нь, энэ бүгдийг ер нь яаж зохицуулж болох вэ? Яаж энэ бүгдийг, энэ зардлыг гарахгүй байж болох вэ гэд хараад үзэнгүүт за дараах бодлого гарч ирнэ. За нэгдүгürt нь болонгууд гэрээсөө кофе авахд, тэг гэртээ чансан кофегаа авахд сард 20,000 төгрөг. За автобусанд одоо сард 8,000 төгрөг, 10,000 төгрөг тий билет аваа, сарынхаа билетийг аваад. За гэрээсээ хоол игээд явахд сард нэг 50,000 төгрөгийн хоол ингээ сайхан бэлдээд явчихад энэ бол зүгээр жишээ шүү дээ манайхаа. Тэгэхээр нийтдээ ер нь нэг 70-80,000 төгрөгийн зардал гарна. За тэгээд энэний зүр нь болохоор 300,000 төгрөгийн зүрх гарах нэ. За энэ 300,000 төгрөг юуг нь хэрэглэж болох гэхээр байрныхаа төлбөрт хэрэглэж болох нь, сургалтын төлбөрт хэрэглэж болох нь, жимд явахд хэрэглэж болох нь, өөртөө тий хөрөнгө оруулахад хэрэглэж болох зардал байна. Гэх мэт жишээний бүх зардлуудаа нэг нэнгүү бичээд өөрийнхөө ингээ нүүрэн дээр гаргаж ирээд үнэхээр ингээ уншаад миний гаргаж зардал хэрэгтэй зардал байна уу, хэрэггүй зардал байна уу, хасч болох уу, төвчж болох зардал байна уу, үгүй юу гэдгийг бүгдийн сайхан нэг нэнгүү бичиж сурах нь маш чухал шүү гэж хэлмээр. За тэгэхээр энэ мэтчлэн үл үзэгдэх зардлууд ер нь зардлынхаа орлого зарлалынхаа урсгалыг ингээд мэдээд гаргаж ирэнгүүт топ 3 одоо тэр том зардлаасаа аль болох нэгийг хасахыг хичээгээрэй. За тэгээд нэгийг хасаад ирэхээр угаасаа аяндаа мөнгөтэй болоод ирнэ. Мөнгөтэй болоод ирэхээр тэр үлдсэн мөнгөө хадгалж сурах хэрэгтэй. Emergency fund, гинти аюулгүй байдлын санг үүсгэх хэрэгтэй. За тэгээд тэрнээс гадна бас нэг маш чухал асуудал юу вэ гэхээр хэрэг үр зээлтэй ямар нэгэн төлбөртэй байх юм бол тэр төлбөрдөө бас бичих хэрэгтэй. Тэгээд бүгднийг сайхан эренбэлж гаргаж ирээд ямар төлбөр авсан, хаанаас ямар төлбөр авсан, хэдэн үе хүүтэй гэдгийг бүгдийг сайхан эренбэлж гарч ирээд нэг нэгээр нь дарах төлөвөө гаргаж сурах хэрэгтэй гэж хэлмээр байна. За тэгээд мэдээж амьдралд юу өс тохиолдох вэ? Гэр бүл найз нөхөд янз бүрийн асуудал тулгарна. За тэгээд тэрнээс гадна чамаас мөнгө зээлэх гэж асууна. Тэгээд янз бүрийн тус олооч гэж янз бүрийн хүмүүс гарч ирнэ. Тэгээд тийм болохоор өөрөө болоогүй жиж өөрөө мөнгө төрний асуудалтай, төлбөрийн асуудалтай, үр зээлийн асуудалтай байж одоо өөрийгөө бодохгүй тэр хүмүүс туслахын төлөө тусламжийн гараа сунгадгаа болох хэрэгтэй гэж хэлмээр. Үгүй гэж хэлэх мэдээж амархан биш. Нөгөө талаас мэдээж тэр хүмүүст маргааш ямар нэгэн өөр арга олдно гэдгийг бас бодох хэрэгтэй. Чи өөрөө усан жил чадахгүй байж хүнийг сайхан сэтгэлээр аварна гэдэг бол ерөөсөө тэнэгэл юм аа. За үннээ л хэлж сурах хэрэгтэй. Ээжээ, аава, ах дүүнраа энэ удаа би мөнгө зээлж чадахгүй байна. Миний орлого 500,000, зарлага нь 450,000 юм аа.
зөвхөн надад үлдэж байгаа 50,000 үлдэж байна. 6 сарын дараа нөхцөл байдал гайг болохоор одоо та нарт тусалъя гэдэг ч юм уу те. За найз нөхдөд бол за найзаа уучлаарай. Энэ удаа мөнгө зээлж чадахгүй нэ би яагаад тэгэхээр өөрөө өөр зээл төлбөртэй байгаа учраас дараа болёо гэд үгүй гэж хэлж сураарай. Тэр усудаа ч гэсэн амар чамд өөрчн ч гэсэн амар гэдэг юм аа. За тэгээ миний хэлэх гээд байгаа хамгийн нэг гол зүйл нь юу гэхээр хүн эхлээд хамгийн түрүүнд өөрөө өөртөө хайртай байх хэрэгтэй. За бид нэр ингээ онгоцон цугаад явхад ч гэсэн онгоцны үйлчлэгч биднэрт одоо заавар танилцуулдаг. За нислэгийн үед те ослын үед одоо эхлээд хүчил төрөгчийн маск эхлээд өөрөө зүүчээ дараа нь хүмүүс зүүж өгөөрэй гэж ярьдаг. Яг тэрнтэй адилхан амьдралд өөрөө лаг болчоод дараа нь хүмүүст туслах, хүмүүст одоо сайхан сэтгэлээр одоо тусламжийн гараа сунгах гэдгийг бодох хэрэгтэй. Өөрөө болоогүй гэж ямар нэгэн тусламж хийдэг бол зүгээр л өөрийгөө балж гин гэсэн үг юм. За тэгээд мэдээж хэмсэн мөнгөөрөө emergency fund, гинти аюулгүй байдлын сангаа үүсгэх нь байна. Өрөө дарах нь байна. Мэдээж мөнгө илүү гарах юм бол хүн амьтанд туслах нь байна. Мөнгө илүү гарах юм бол мэдээж хөрөнгө оруулах нь байна. Хөрөнгөний зах зээлд те мөнгөө ингээд оруулж сурах нь байна. Тэр нь бол маш чухал. Одоо бидний сургуульд үздэггүй, ямар нэг их сургуульд заадаггүй тийм скиллүүд байгаа. Мөнгөний тухай гэдэг имийг бид нар өөрсдөө л сурахгүй бол хүн ярьж хэлээд сургуульд үздэггүй тийм зүйлүүд байдаг. Тэгээ тийм учраас би та бүхэндээ энэ тухай ингээд ярилцахад маш дуртай байдаг. Ингээд энэ үдийг ойлгосон юм а та бүхэндээ хүрэхэд дуртай байдаг юм а. За тэгээд эцэст нь гэж хэлэхэд ер нь хувийн хувийн санхугаа ер нь сонирхож эхэлнэ гэдэг тэрийг ер нь бичиж тэмдэглэнэ гэдэг нь өөртөө хийж байгаа маш том ялалт байдаг. За тэгээд тэр нь мэдээж цаашдын амьдралынх нь санхүүгийнх нь хувьд бааз суурн болж явдаг. Ер нь тэгээд үе санхүүгийн бэрхшээлүүд байсаар л байдаг. Байсаар байх бол надад ч гэсэн анхандаа хэцүү байсан. Тэглээгээд хэцүү байлаа гэд бүх юм сонголт эрхчлөө тийм юм байхгүй болчихно гэсэн үг биш, хаалга хаагчна гэсэн үг. Хүн болгонд сонголт эрхчлөө дуртай юм хийх одоо эрхчлөө байгаа. Эцэст нь гэж хэлэхэд ганцаараа битгий зүтгээрээ хүнээс тусламж хэрэгтэй бол тусламж асууж сураарай. За тусламж асууж ийн гэдэг нь амьдралдаа бууж өгсөн гэсэн үг биш, харин амьдралдаа бууж өгөхөс татгалзаж байгаа гэсэн үг. Бидний бодсон одоо сөрөг бодлын 99% нь биелдэггүй. Энэ зүгээр л биднийг тархи маань хуурж байгаа гэсэн үг. Тэгээд тийм учраас ямар нэгэн асуудал, санхүүгийн асуудалтай тулгарвал тэрэндээ зориулсан төлөвлөгөө гаргаад ямар нэг юм хийгээрэй гэж хүсвэрэг. Ингээд энэ хүртэл хамт байсан цагаан урсан та бүхэндээ баярлалаа. Амжилт хүсье. Дараа уулзтлаа. Түр. Чао.